20 дугаар зууны эхэнд Монгол улс наран гэрэлт түмэн наст 8 дугаар богд явзандаа бодогтыг шашин төр хослон баригч бог таанаар залж Монгол улсыг байгуулсан түүх үйл явдал нь монголчуудын урлаг соёлын амьдралд ч нөлөөгөө үзүүлж Монголд бурхан шашны урлагийн олон төрөл эрчимтэй хөгжсөн тухай бид өмнөх дугаартаа өгүүлсэн. Тэгвэл бид өнөөдрийнхөө дугаарт 20 дугаар зууны эхээр тэрхүү шашны урлагтай зэрэгцсэн хүчтэй дэлгэрч байсан гар урлын чухал төрөл болох дархны урлын тухай өгүүлээ зогсохгүй тухайн цаг үед оршин амьдарч байсан содон сонин түүхэн хүмүүсийн талаар хүргэх болно. Бид энэхүү нэвтрүүлгээ Мон Содрог хэвлэлийн газраас эрхлэн гаргасан монголчууд 20 дугаар зууны эхэнд номноос бэлтгэн хүргэж байна. Нэвтрүүлгийн хамтрагч Мон Содрог хэвлэлийн газар. Монгол гар урлал. Эрт үеэс Монгол гар урлал нь зэр зэвсэг, ахуй амьдралын чухал хэрэгцээ зүйлс, хүн малын эдлэл хэрэглэл, гэр орон, сүм дугны гоёл чимэглэл зэрэг олон зүйлс өвөрмөс ур ухаан, хийс технологиг шингээсээр өөрийн гэсэн өвөрмөс хэв маяг хэлбэрийг олж боловсрсоор ирсэн уламжлалт урлаг билээ. Тиймээс нүүдэлчдийн амьдралд хамгийн чухал үүрэг гүйцэтгсээр ирсэн дархны урлалыг монголчууд ихэд эрхэмлэн дархжуулаа бурхан ухаантай хэмээн хүндэтгэн дээдэлсээр ирсэн заншилтай. Монгол гар урчууд зээгт наамал, хатгамал, алт мөнгөний дарах, сийлбэр, зүмбэр, шуумал, хөөмөл, цудгуур, баримал, арис, шир эсгийн урлалын ариун арга ухаан мэдлэг туршлагыг үүсгэн бүтээж, тэдгээр нь газар газрын өөр хийс урлах арга барилаас ялгаран хөгжиж улмаар нутаг усандаа бие даасан сургууль болон алдаршиж уламжлагдж байжээ. Тухайлбал Далай Чонхор, Дарганг, Батноров, Боржгон, Ноён Сэврэ, Авдар Баян, Баян Марат, Уянг, Хан Хөхий, Хүрээ хийц гэх мэт өвөрмөц урлах ухаан арга сургууль үүсэн бий болжээ. Ялангуяа 19 дугаар зууны сүүлж 20 дугаар зууны эхэн үе гэхэд Далай Чонхорын ган сийлбэр, Даргангийн мөнгөн урлал, Уянгийн гэрийн модны хээ чимэг, их хүрээний цотгуур өндөр хөгжсөн байна. Монгол дархны урлал 19-с 20 дугаар зууны эхэн бол Монгол ардын гар урлал хүчтэй сэргэж, сүм хийд, шашны урлагын ухаан өрнөн дэлгэрч, нутагт алт мөнгөний дархны зартай төвүүд их хөгжсөн үе юм. Бурхан шүтээн, шашны элдв эдлэл, сав суулга, эмээлийн тоног хэрэгсэл, бэл, хэт утга, аяга, эмэгтэй гоёл зэрэг төмөрлөг болон алт мөнгө, эрдний чулуун урлууд нь энэ үеийн дархчуулын ур чадвар хэр өндөр байсныг гэрчлэнэ. Эхнэр хүний үсний гоёл, шүрэн хавчаар, сугсраг, гуу. Ясан хэртэй, мөнгөн эмээл. Далай Чонхорын ган сийлбэр. Монгол түмний урлагын ухааны сод их ололтын нэг бол ган сийлбэрийн урлал юм. Монгол нутагт ган сийлбэр хийж нийтлэг хөгжсөн боловч 19-с 20 дугаар зууны эхэн үе гэхэд Далай Чонхор вангийн урчуудын ган сийлбэр хар төмрийн урлалын давтагдшгүй бүтээл өвөрмөс хийс найруулга их төлөв тодрон гарч ирж байжээ. Эндхийн урчуудаас дархан эрентэй урлсан хэд тутаг, бэл, ижилгүй хийс уртай байх нь элбэг. Тухайлбал дүрслэх урлагийн музейд халгалагдж байгаа хэд утганы хувьд хул хээ голлуулж цэцэг навч сийлж
дэлбэнд нь алт шармалсан байдаг. Эрентэй дархан ган төмрийг нэв тухал сийлэх бөгөөд ихэвчлэн дэлгэрэх гэж буй цэцгийн цомрлог дэлгэрсэн хул цэцэг дэргүүднийг хэн зохиомжийн төв болгож түүнээс цэцэг навчин хээг салаалан угалзаж уралдаг байжээ. Дарган хийц. Даргангийн мөнгөн урлал 18 дугаар зууны сүүлчээс 20 дугаар зууны эхэн үе хүртэл их эрчимтэй хөгжиж уржуудын сан хөмрөг шинжлэгдэн харилцсан нь ажиглагддаг. Цаасыг эвхэж хайшлах аргаар үндсэн их зураг загварыг зохион бүтээж мөнгөн дээр цаасан хэвээр тортогдон хөөн товойлгож зузаан цалин цагаан мөнгийг давхар сүлжээлэн ухаж цоолборлон сийж бүтээх арга нь даргангийн алт мөнгөний урлын гол онцлог юм. Даргангийн урчууд мөнгөн хэрэглэд мөнгө их оруулж том шүрэн болон эрдний чулуу шигтгэж мөн гол дүрслэлийг алтаар шарж тодруулан чамин гоё уралдаг учраас ихэс дээдсийн тансаг хэрэгцээ болж байжээ. Батноруу хийц. Үндэсний гар урлын томоохон төрлүүдийн нэг дархны урлал Монгол туурхны дунд түгээмэл тархсан урлын зэрэгцээ нутаг орон бүрийн өвөрмөц онцлогийг хадгалан хөгжсөнийг тод гэрчлэх бүтээлүүд бол Батноруу хийцийн алт мөнгөн эдлүүд байдаг. Чойжин ламын охин даш цэдэн лавсрын жанжны гэргий. Боржгон хийц. Дархны олон төрлийн нэг боржгон хэмээх энэхүү хийц нь Монгол алт мөнгөний дархны урлын нийтлэг арга ухааныг хэрэглэх боловч хөөмөл, цутгуурын аргыг гололдог байна. Боржгончууд төмөн насан, сүрэг тамга, хас тэргүүтээ хэв угалзыг хөөмөлн тэшүүрдэж, зузаавтар цалин цагаан мөнгийг товойлгох, сүүдэр түүлэн хөөх, хээний дэвсгэрийг бүтээх, уг хээ угалзыг хоршуулж нэгтгэн урлагтаа зартай. Боржгон эмээл нь ганган босоо бүрэгтэй 50 мл урлалтай байдаг. Ийм хэв маяг нь бусд хийсэд нөлөөлж улмаар хосмолжин хийс бий болсон юм. Ноён сэврэ хийц. Ноён сэврэ хийцийн гол онцлог нь зузаан мөнгөн хөөмөл болно. Өөрөөр хэлбэл энэхүү хийц нь хөөмөл цохимол аргаар урлан бүтээх, эх завгаараа голдуу шивээсэн хэв, будагт сохиураар хэвшүүлэн бүтээх, хөөлтүр багж, хөөлтүрдэх арга ажиллагаа зэрэгээрээ ялгаатай. Самбо мөнгөн жижүүтэй ган дөрөө. Хан хөхий хийц. Ээлжигийн халахын мөнгөн урлын хан хөхий хийц нь Эрдэнсийн дарах, уйлан цодгуур, хөөмөл, алдадмал урлаараа алдаршжээ. Хан хөхий хийцийн дарахчул өндөр хангаан хийдэд Шамбулын орон хэмээх урлагийн цогцлборыг туурвиж олны хүртэл болгож байжээ. Түүнчлэн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн гоёл чимэглэлийг эрт үедээ утсан сүлжмэл мөнгөн хөөмлөөр бүтээн алддаж байсан бол хожим шар сутгуурын урлыг хөгжүүлсэн байдаг.
Зураач Амгалангийн зурсан эхнэр хүний ээмэг савслаг бөгж бэлзэг. Авдар баян хийц. Авдар баянгийн дарагчул мөнгө хайлуулан өрмийн навч цэвэршүүлээд давтан элдэж тових, хөөх, сових, гагнах, утсан сүлжмэл зэрэг олон аргаар дархалж гэдгээрт орох бодис, жор найрлах, тун хэмжээг маш нарийн тохируулдаг байжээ. Тэдгээрээс эртний баргын дархны уламжлалаар нарийн нандин хий зуртай өөрмөц сайхан дуутай хонх судгаж хийдгээрээ сандаг нэрд гарч баргын хонхож хэмээн алдарсан юм. 20 дугаар зууны ихэнх үеийн содон хүмүүс. 20 дугаар зууны ихэнх үеийн Монгол улсын түүх бол төр нийгэм, хүн ардын амьдрал, уламжлалт, ёс заншил, соёл уламжлал гээд энгийн ардын амьдралаас эхлээд тухайн цаг үеийн анхаарал татам үйл явдлуудаар баялаг байдаг. Тэгвэл 20 дугаар зууны Монголын түүхэнд цөөхөн хэдэн хүн содон сонин хүмүүсийн тоонд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Үүний нэг бол Монголын содон хүмүүсийн нэг өндөр гонгор юм. Богдын 3 өндрийн нэг гэгддэг байсан түүний биеийн өндөр нь 264 см байжээ. Далай Чим ангийн хошуу, одоогийн Хөвсгөл аймгийн Жаргалан сумын харьяат Пүрвийн гонгор 4 хүүхэдтэй байсан байна. 1913 онд Монгол улсын ерөнхий сайд Сайн ноён хаан Намнасран тэргүүтээ төлөөлөгчд гонгор болон Цэрэн Жанцсан хоёрт Монгол эр хүний бүрэн гоёл чимэглэлтэй хит утга хэрэглэл хийлгүүлж ерөнхий сайдын хяагаар дагуулж явсан нь Орос улсын төрийн зүтгэлтэн түшмэд дипломатуудын сонирхлыг гойд их татж байжээ. Орос улсын эзэн хаан хяа гонгор Цэрэн Жанцсан хоёрт тусгай гутал захиалгаар хийлгүүлэн бэлгэлсэн бол тэр гутлын уул нь 49 см байсан байна. Харин өндөр гонгор бол их Монгол хэмээн алдаршсан алдар давраг бүх шарв жамцаас ч өндөр байсан гэдэг. Монгол улсын ерөнхий сайдыг даган хяагаар очсон Монголын 2 содон хүний тухай тэр үеийн Оросын Весмир сонин хүртэл нийтэлж амьдсан байдгийг. Өндөр гонгорын дараа орох цуутай өндөр хүн бол олноо их Монгол гэж нэрлэгдсэн шарв жамц авраг юм. Тэрээр 1871 онд халахын хуучин Түшээт хан аймгийн Бадрах гүн, одоогийн Өвөр хангай аймгийн Бүрд сумын Малчин ардын хүү болон төржээ. Түүний өндөр нь 2 м 36 см, жин нь 156 кг байсан тухай мэдээ байдаг. Шарв жамц 7 хошуу даншиг наадамд олон удаа төрүүлсэн Монголын алдартай авраг өөх байсан юм. Зохиолч Дэндвийн пүрэвд орж түүний тухайд урсахдаа том гэхэд дэндүү том хүн байсан гэж тэмдэглэн үлдээжээ. Тэрээр 2 гартаа нэг шуудай давс бариад дэвж үзүүлдэг бяртай бүх байжээ. Мөн шарв жамс маш сайхан дуулахаас гадна унд хоолнд ч яггүй нэгэн байсан гэдэг. Мөн дээр хүмүүсээс гадна 20 дугаар зууны эхээр улсын зан бүрхэг дэндүү хэмээх 2 м 40 см-тай бас нэгэн өндөр хүн байсан тухай дом яриач үлдсэн байдаг. Нэвтрүүлгийн хамтрагч Монсодөр хэвлэлийн газар. Монголчууд нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Дараагийнх нь дугаард бид шашны урдаг болон гар урлагтай зэрэгсэн 20 дугаар зууны эхээр хүчтэй дэлгэрч монголчуудын соёл иргэн шил, ард түмний аж амьдралын хэв маяг түүхэн цаг үеийн өвөрмөс онцлогийн илэрхийлэл болж байсан Монгол уран барилгын үүсэл хөгжлийн талаар өгүүлэх болно. Бид энэ хүн нэвтрүүлгийн Монсодөр хэвлэлийн газраас эрхлэн гаргасан монголчууд 20 дугаар зууны эхэнд номноос бэлтгэн хүргэлээ.